За өнөөгийн хөтөлбөрийн зах зээлд онлын мэдлэгээс гадна практик ур чадвар, ажлын байрны дадлага, шин технологи дасан зохицох чадвар хамгийн үнцэнтэй болоод байна. За сургууль дангаараа ур чадвар бэлтгэдэг тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. За мэргэжлийн боловсролын байгууллага болон бизнесийн салбараа хамтран ур чадвартай ажилтан бэлтгэдэг тогтолцоонд шуурхай шилжих боломжийг энэхүү өөрчлөлт бий болгоно гэдгийг хэлж байлаа. Бид яг Европын зарим улсууд бол энэ практикийг хэрэгжүүлдэг. Өнөөдөр албан ёсоор төрийн өмчийн 30 коллеж хуучнаар мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвүүдийн менежментийг топ 100 аж ахуйн нэгжийн 30 аж ахуйн нэгжийг шилжүүлж гэсэн үг. Манай коллежийн засагт хувийн хөгжлийн заавал оролцуулах ёстой. Сургууль дангаараа ур чадвар бэлтгэдэг тогтолцоо цаг үеэс очирсан энэ тогтолцоо. Тэгээ сургууль болон ажил олгогч хамтарч ур чадвар бэлтгэдэг энэ тогтолцоод өнөөдрөөс шилжиж байна. За хамтын ажиллагааны санамж хүчээхтэй MCS Group, Монголын алт компани, Апо компани, Таван богд групп, Хурд групп, Макс групп, Гачуурд компани, Өгөөж чихэр бов компани, Монос групп, за оюу толгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэ төлөвлөр, Energy Resource гэсэн компани удирдлагууд гарын үсэг зурлаа. За аж ахуйн нэгж компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцсэн сургалтын агуулга хөтөлбөрийг хамтран шинжилнэ. За сургуулиуд ч гэсэн энэ өөрчлөлт нь үр дүнтэй болно гэдэг хүлээлттэй байгаагаа хэлсэн юм а. Манай энэ салбарын онцлог нь болохоор ажил олгогч болон сургуулийн байгууллага төгсөгч эднийг заавч оролцуулах хэрэгтэй. Тэгжиж бид нэр эрх холбоогоо сайжруулан батцуулж авах хэрэгтэй. Хөтөлбөрийн шинжилэл болон бусад зүйлүүдээр ч гэсэн энэ тууд хүртэл оруулах хэрэгтэй. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудад бол ялцч үндэсний баялаг бүтээгч мэргэжилтэй ажилтан бэлддэг. Гэтэл нөгөө талаас хүлээж авч байгаа хөтөлбөрийн зах зээл буюу ажил олгогчийн бидний хамтын ажиллагаа бол ер нь өнөөдөр хүртэл сул байсан үнэ. Тэгэхээр ялцчгүй энэ хоёр талын байгууллага маань хамтын ажиллагаагаа сайжруулж бидний бүтээгдэхүүн үр дүнтэй гарна гэдэгт бол итгэлтэй байгаа. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль төгсөгчдийн энэ хувьд бас ажил олгогчдын ажлын байран дээр тавигдж байгаа шаардлагыг бүрэн хангах өндөр ур чадвартай төгсөх юм шаардлага байгаа. Тэгээд энэ шаардлага хэрэгцээнийг үүднээс бол бас өнөөдрийн хамтын ажиллагаа түншлийг өргөжүүлэх ажил зохион байгуулагч. За зөвхөн дипломтой бусаа ажлын байранд гараад шууд ажиллах чадвартай, бүтээл сэтгэлгээтэй, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх төр хувийн хөгжлийн хамтын ажиллагааны эхлэл ийхүү тавигдаж байна. За гол нь тогтвортой, үр өгөөжтэй, харилцан итгэлцэл зориулсан урт хугацааны түншлэл болох нь чухлаа гэдгийг талууд онцолж байсан юм а.